Зураг нь харагдаж байна уу юу? Энд нэг жоохон настай тэр эмэгтэй хүн байгаа. Тэгээд нэраа хүүхэд тэрчгсэн. Тэгээд би энэ зүгээр миний илтгэлийн эхний анхаарал татах хэсэг шиг юм уу нэг тийм л хэсэг. Инх туяа гэдэг хүн 11 жилийн өмнө Улаанбаатар хотод орж ирсэн. Манай Mongolian Economic сэтгүүлийн энэ хүний амьдралыг нэг 17 оны босгон дээр сурвалж ирсэн юм байгаа юм. Тэгээд манай сэтгүүл гараад 7 жил болж байна. Тэгээ энэ хугацаанд нэг хэд хэдэн удаа ийм ядуурлын сурвалжлага гаргаж нийтэлсэн байгаа. Тэгээ нэг сурвалжлагаараа бас хэд хэдэн айлын амьдралтай танилцчихдгийг. Тэгээд тэдний нэг нь инх туяа хичих. Тэгээд яг хөө энэ ус бидний сурвалжлага хийж байгаа зорилго нь болохоор юу вэ гэхээр яагаад ингэж хүмүүс ядуу амьдраад байна? Ядуурлын шалтгаан юу вэ гэдгийг л бид нар харуулах гэж л бодит газар дээрээс нь л ингэж сурвалжилдаг юм л да. Тэгээ яг шалтгаан гэж ярил өчнөн байна. Тийм ээ. Боловсрол, эрүүл мэнд, өвчин зовлон тэгээ бас одоо хүмүүсийн ярьдгаар өөрсдийнх нь тэр ажилгүй өнхөөгүй байдал ч гэсэн байгаа. Гэхдээ би одоо нэг зүйлийг хэлмээр байгаа нь энэ хүмүүсийн номд нийтлэг нэг зүйл байгаад байдгийг би одоо анзаарсан байхгүй юу. За тэр нь юу вэ гэхээр бараг бүгдээрээ хөдөө орон нутгаас нүүж ирсэн улсууд байдаг. Одоо тэгээд би болохоор өдийг хүртэл юу гэж боддог байсан бэ хав залуу хүний хувьд гинэн бодож байгаа юм бол та. Яагаад энэ улсууд ингээ хөдөө гараад мал маллаад сайхан амьдрах боломж байхад ингээд хотод ирээд хүний тооноос хасагдаад шахам ингэж амьдраад ийшээ тэмүүлээд идэх юм бэ гэж бодсон. Тэгээд магадгүй хариулт нь энэ дараагийн слайдн дээр байж байгаа байх гэж бодоод энэ үндэсний статистикийн хорооны 12 цаг хэмээн сайтаас авсан мэдээлэл байна. Улаанбаатар хотод ядуурлын хамрах хүрээ 16.4%, гүнзгийрэл 4.5%. Хөдөө гэдэг энэ яг зүгээр бүлэглэл нь бол хоёр өөр бүлэглэлийг би авцсан байгаа шүү. Гэтэ яг зүгээр хот гэдэг бүлэглэл нь арай өөр гарч ирчээд байсан болохоор би Улаанбаатарыг албаар ингэ сонгож тусад нь аваад хөдөөгийн ингэ тусад нь авцсан байгаа. Тэгээ энэ тооноос харах юм бол хөдөө бол харьцангуй бүр тасархай өндөр байгаа. Тэгэд яагаад хүмүүс ийшээ Улаанбаатар руу тэмүүлж ирээд байна вэ гэхээр хөдөө Улаанбаатараас илүү долоон дор байгаа байхгүй юу? Амьдрал тэнд. Яг би нэг шинэ мэдээлэл өгөхгүй байгаа бах тэгэхээр аль болох товчхон ярихыг бодъё. Тийм учраас л ингээд Улаанбаатар руу хүмүүс нүүж орж ирээд байна. Магадгүй энд амьдарч байгаа муу амьдрал нь хөдөө байгаа амьдралаасаа дээр байгаа учраас тэд нар буцаж нүүхгүй, буцаж мал дээр гарах хүсэхгүй байгаа юм. Тэгээд 2015 онд доктортой хөгжлийн зорилтуудыг батлаад Монгол улс нэгдээд ингээд гарсан. За тэрний хамгийн ихнийх нь одоо энэ ядуурлыг улс орон бүрт бүрэн устгах гэдэг маш том зорилт. Тэгээ би бодож исэн бохгүй энэ зорилтонд за хөгжингүй орнууд бол магадгүй Монгол улс яад юм бол тоо гэд. Одоо ч гэсэн тэгж бодож байгаа. Тэгээд би Queensland-ийн их сургуулийн судлаач Бямбжав гэдэг доктортой нэг удаа ярилцж байсан. Уулуурхаан доктортой хөгжилгээ сэдвэр. Тэгээд бид хоёр юу гэж ярилцж байсан бэ гэдэг тэгэхээр энэ 17 доктортой хөгжлийн зорилтод хүрэхийн тулд ер нь улс орнууд нэг нэгээр нь барьж аваад ингээд тэмцээд байх хэрэгтэй юм уу? Эсвэл энэ дотор чинь ингээд нэгийг нь барьж аваад хүчтэйхэн шиг тэмцчих юм бол бусдыгаа арай шийдвэрлэхээр тийм гол тийм байгаа юм биш үсттэй гэж ярилцчихсан байхгүй. Тэгээд хэрвээ Монгол улсын хувьд энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд уулуурхаан доктортой хөгжлийг барьж аваа шийдэх юм бол илүү боломжтой, илүү хялбар, илүү хурдан яг 30 он гэхэд бид нар ядуурлаас гарцсан байх боломжтой ч юм билүү гэж ярилцж ирсэн. Би Бямбжавгаан зөв гэдэгт итгэлтэй байна. Гэхдээ нэг зүйл дээр бас жоохон зөрүүтэй байгаа нь бид нар гол зорилго нь уулуурхаа биш, гол зорилго нь ядуурл байх хэрэгтэй юм байна гэж бодож байгаа юм. Яг одоо харин уулуурхаа зүгээр л ядуурлыг арилгахад энэ 17 зорилтод хүрэхэд зүгээр нэг зэвсгэн л байх хэрэгтэй юм байна гэж бодсон юм. Яагаад гэвэл хөдөөгийн энэ амьдралыг сайжруулахын тулд сайжруулж ээж бид нар энэ Улаанбаатарт байгаа олон асуудлыг шийднэ. Ер нь ядуурлыг үгүй болгож ээж манай эдийн засгийн маш олон асуудал шийдэгдэх юм байна. Тэр дотроо хөдөөгийнх
Яагаад гэвэл өнөөдөр Улаанбаатарт бидний одоо нүүрлээд байгаа гудамжинд байгаа стрессүүдийн дийлэнх нь энэ хүн амын нэгтршилтэй холбоотой утаа, замын төвчрөл гэх мэтчлэн. Хэрвээ бид хөдөөгийн энэ ард хөдөө гэсэн баган дугаа тэр хоёр улаан тоог тэг болгочих юм бол Улаанбаатарт байгаа энэ 14 5 гэсэн тоог бас тэг болгох амархан бохгүй юу? Миний бодлоор ягаад гэвэл хөдөө сайхан амьдарч байгаад энэ Улаанбаатарт хүн ирж муу амьдрахыг би хүсэхгүй л гэж бодоод байна л да. Тэгээд ядуурл өөрөө үүний цаана Улаанбаатарын асуудлыг шийдэхээс гадна одоо энд яригдж байгаа өлсгөлэн байгалийн одоо бохирдол гэх мэт энэ 17 зорилт байгаа олон асуудлыг шийдэхэд илүү хэлбэр болох юм ба. Миний хүргэсэн гол мессеж л энэ байгаа юм. Бид нар ядуурлыг л гол зорилгоо болоод ядуурлыг шийдэхэд илүү их анхаарлаа хандуулъя. Тэгэх юм бол бусад асуудлыг шийдвэрлэхэд илүү их хэлбэр болно. Тэгэд энэ тоо жоохон хуучны тоо байгаад уучлаарай. Уг нь 16 оны тоо гарцсан байгаа түрүүн Бята хадагта хэлсэн. Яагаад би энэ 14 оны тоог нэг буцаач 14 оны тоог энэ дээр одоо заавал яриад байна гэхэлэр манад энэ ядуурлын статистикийг одоо албан ёсны үндэсний статистикийн хороо гэдэг газар нь 2 жил тутамд ингээд мэдээлж байгаа юм. Тэгээд одоо бол 12 цаг эмийн сайтн дээр 16 оны тоо ороогүй байгаа байхгүй юу? Өнөөдөр чи одоо 9 сар 10 сар бараг гарах гэж байна тийм ээ. 2017 он гараад энэ хугацаанд энэ тоо ороогүй байгаа нь бас нэг жоохон тийм одоо харамсалтай зүйл. Бас хоёрдугаарт юу хэлэх гээд юу хэлмээр байгаа вэ гэхээр ер нь бол бид нар энэ ядуурлын статистикийг заавал 2 жил тутамд хийгээд байх хэр ач холбогдолтой юм бэ гэж бодоод байгаа. Яг сэтгүүлч хүнийхээ хувьд харах юм бол бүр фантастик бодох юм бол энийг өдөр тутам шинжилээд байж болдог бол сэтгүүлч нар энийг илүү анзаарах байхгүй юу? Тэгээд сэдвээ барьж аваад бид нар 2030 оны өмнө Монгол улс чинь ядуурлагүй орн болох үүрэгтэй шүүтэй гэж засгийн газарт энэ үүргийг сануулж явах ажлаа хийхэд илүү хэлбэр болох байхгүй юу? Тэгээд одоо 16 оны тоог харцгаая. Ядуурлыг 2 жил тутамд ингэ шинжилдэг. Тэгээд 16 оны тогтмол дээр гарсан тоо нь энэ байна. 2 жил тутамд явхлаар 2 жил тутамд явхлаар ингээд хэвлэл мэдээлэл хүмүүс цаг үеийн мэдээлэл одоо сошиалыг харах юм бол бүгдээрээ цаг үеийн мэдээлэл хөөцөлж байгаа. Иймэрхүү илүү ач холбогдолтой улсын орны хөгжилтэй холбоотой илүү чухал мэдээллүүд ингээд анхаарал нь хандаж чадахгүй ингээд 2017 орд 9 сар 10 сар болох гэж байхад ингээд бид нар энийг ярьж чадахгүй л яваад байна шүү дээ. За тэг иймэрхүү мэдээлэлтэй. Тэгээд өнөөдөр мэдэх хэргийн өдөр хэдүүлээ мэдээлэл олж авахын төлөө ингээд илүү хичээж ажиллацгаая. Мэдээлэлээ илүү боловсралтай, хүртээмжтэй өгөхийн тулд тал талаас хамтарч ажиллая л гэж хэлье. За.